Би ямар ч рекламны мөнгө аваагүй би зүгээр л дуртай. Яг миний хувьд маркетингийн агентлагт ажиллахаар болсон шалтгаан гэх юм бол үнэхээр өсөж талиж өгөх шахлаа. Яа, тоо влог хийгээгүй болохоор авир юу байна. Тэгээ би өөрийнхөө өгч болох 100% бүр ингээд 120% өгсөн. Яг үүндээ миний хийх юм үгээр дуусж байна. За өглөөний мэнд. Өнөөдөр би влог хийж гин тэгээд эндээс нэг бичлэг гарах нүггүй юу сайн мэдэхгүй байна. Тэг гарах гэж хэлж байна. Одоо өглөөний 7 цаг 30 минут болж байна. Би ер нь өглөөний цагаа уугаад нүрээ будаад 50 гарахад амжихаар хугацаа өглөө заавал пробиотик уух хэрэгтэй. Пробиотик уучаад тэгээд заавал нэг өглөөний цагаа хийж идэхгүй бол би өдрийн хоол хүртэл бүр яг өгдөг байхгүй юу? Хийхдээ ер нь 2 өндөө иддэг л дээ. Өнөөдөр яа ч нэг өсөхгүй болохоор эдлээ нэхгүй өндөө шараад идчих. За энэ манай галтгооны зургууд байна. Тэгээд энэ Туркээс авчирч ирсэн цаг байна. Makeup time. Эхлээд юу ч гэсэн тонороо түрхнэ. Нарны тас заавал. Өчигдөр би 6 цагийн нэртэйсэн. Тэгээ өнөөдөр би бүр 4 цагийн нэртэй байна. Ер нь амар ядарч ин гэхдээ халамж цаанд бас гайгүй амраад унтчих болов гэж найдлага тавьж байна. Нарны тасаа хатгаар нүр будалтай эхлэе. Ер нь би нөгөө амар хоцорч сэрээдсэн байхгүй бүр ингээд ядралтаад хэлэхгүй. Тэгээ ажил дээр очиод мейкапа хийгээдсэн. Тэг яг болж л байгаа юм да. Гэхдээ яагаад ч юм ингээд өглөө гэртээ нүрээ 50 бодчиход гаргашаал өөр мэдрэмж байдаг. Тэгвэл илүү жаргалтай тэр өдөр нь илүү л тэр өдөрт бэлэн юм шиг мэдрэмж амар аваад идэг. Тийм болохоор би аль олох 7-оос сэрээд гэртээ нүрээ бодчаад өглөөний цагаа 50 уучаад гарахыг хичээж байгаа. Валентины баяр төгчөөсөнтэй холбогдуулаад энэ өдөр надад бэлгэнд цэцэг ирсэн. Тэгээд яг эрэгтэй хүнээс ч биш л дээ. Зүгээр цэцгийн дэлгүүрээс бэлэг ирсэн. Инфлюенсер болсон хүмүүс чинь гоё бэлэг авд юм байна шүү дээ. Яг миний хувьд маркетингийн агентлагт ажиллахаар болсон шалтгаан гэх юм бол олон төсөл дээр ингээд зэрэг орж ажилладаг байхгүй. Одоо над дээр нэг оролцоор 4 төсөл явж байгаа. Дөрвөлөө ингээд шал өөр чиглэлийн өөр компаниуд тэнгуут олон төсөл дээр зэрэг ажиллахаар тэр нь надад амар сонирхолтой байсан. Яг тэгэхээр би ингээд нэг брэнд дээр ганцхан маркетинг хийгээ явах юм бол амар хурдан үйдэх юм шиг санагдаад би ер нь бол юмнаас амар хурдан салхдаг байхгүй. Тэгээд би агентлагт орох юм бол амар олон төслийг ингээд эргэлдүүлээд олон зүйлийг сураад олон зүйл дээр ажиллах юм байна гэж бодоод маркетинг агентлагт орсон. Гэхдээ яг тэрийгээ дагаад бас мэдээж нэлээд ачаалттай. Гэхдээ яг би залуу хүн болохоор одоохондоо бол бас гайгүй болоод байгаа. This is Moyo. Ийм бичлэг авахгаар гоё хосол ирсэн гинэ. Тэгтээ маркетинг бүрэн мэдгүй хүн байхгүй. За одоо 12 цаг болж байна. Тэгээд би өлсөж өгөх гэж байгаа болохоор ланч доорохоор шийдлээ. Тэгээд манай сеньор болгоо намайг маш удаан хүлээлээ. Үнэхээр өлсөж талиж өгөх шахлаа. Би ойрд ерөөсөө влог хийгээгүй болохоор амар төсөөрцөн байна. Угаасаа өнөөдөр нэмэх 2 штэ. Yes. Энийг хамт явж байгаа хүн байж байгаа харагдахгүй байгаа. Тэр доор байгаа. Хоёр одоо гоё юу орно? Жоток карри орно. Тэстэй би өчтөрч идсэн, уржигдэрч идсэн. Тэгээ өнөөдөр бас идэх гэж байна. Yes. Би донцсон ба. Би гүүгээгүй би алхаж. Би нөгөө урт хөлтэй болохоор том алхдаг.
Түү банан найзад гүцэхгүй хажууд гүүгээд аа. Тайван энэ чинь яасан бэ? Уул ус хараад тэр барилганы тэр лого могоо хараад те ингээд жоохон тайван явж болно да. Өө энэ яг тэнэг логотой юм уу гэж бодоод. Яа, жоохон лог хийгээгүй болохоор амар юу байна. Ичээдэнэ, бишүүрхээдэнэ. Гэхдээ би нөгөө ихэнх влог нөгөө орсод хийдэг гэсэн болохоор одоо ингээ Монгол хийнгүүт жоохон Хүмүүс нөгөө бантаад байна л та. Монгол хэлийг мэдээд байгаа. Харин тийм. Нөгөө орсод болохоор одоо яаж юу ч ярьсан энэ ч ойлгохгүй те хүмүүс харсан шин ингээ тоодгүйс ахгүй. Одоо Монгол тэгэхээр жоохон эвгүй. Энд байгаа хэсэг бүлэг бүх хүмүүсээс ганцаархан амар садан цав цагаан хүртэгтэй. Дээрээс харах. Тийм шүү дээ. Энэ цагаан хүртдэг хөр хахах юм бэ? Биш ер нь бол ногооноо хүлээхгүй гарчдаг л та өнөөдөр та нар цай үлгэр дөрөөл болохын тулд ногоон гэрлийг хүлээч та. За бүгдээрээ намайг цаачаар юу гэдгийг харцгаая. Яа, харин яг одоо бидний хоол идэх газар бол Жотакари. Би ямар ч рекламны мөнгө аваагүй би зүгээр л дуртай. Орцгоё. За тэгэхээр миний хамгийн дуртай идэх юм гэх юм бол үхрийн махтай, чизтэй, котлет байгаа. Тэгээд сингл нь арай чадахгүй байна. Өнөөдөр амар үлссэн юм. Тэгэхээр даблаар нь авчлаа. Тэг ер нь өдрийн хоолоо яг ажлынхантайгаа идэх нь амар би чухал гэж боддог. Гэтэ ингээ манай ажлын дандаа ингээ хоол авчирсан гэдэг байхгүй. Тэг би болохоор дандаа гадуур иддэг. Тэг надтай ингээ ханьсан хүн хаяа олддгоо. Гэтэ би ингээ нэг рилээс үзсэн байхгүй юу. Тэгсэн чинь ингээ сэтгэл зүйд хамгийн чухал нь хоолоо хүнтэй идэх гэдэг юмсан. Тэгээ бүр групп чат руу явуулсан шүү дээ ажлын. Тэгэхээр би яаж игээл ханьсах хүн өөр компаниас байсан хамаагүй яаж игээл ханьсах хүн олоод хоолоо ганцаараа идэхгүй хичээж байгаа. Сайн байцгаана уу? Би ингээл өдөржингөө үгэнд бичлэг хийсэн. Гэхдээ ауксаа холбоогүйсэн байна. Тэгээ ерөөсөө ер нь бол дунд бичээдэг юм шиг байна л та. Сая манай видеографер намайг харангуйта жаргалаа чи яаж майкаараа бичээд байгаа? Ингээ майкн дээрээ войсоо бичээд байгаа мó камераараа бичээд байгаа юм гэхээр камераараа гэсэн чи яаж камераараа бичээд байгаа? Чи ауксаа холбоогүй шүү гэ. Тэгээ зөвхөн өдөржингөө яриалсэн. Гэхдээ ерөөсөө миний дуу бичээдэг юм шиг байна. Тэгэхээр энэ дуу бол баттай бичигдэж байгаа. За тэгээд би өнөөдөр та нарт офис тур хийж үзүүлье. Би ингээ маркетинг агентлагт ажилладаг. Тэгээд хөрхөн өөрсдийнхөө баг зэрэг ийм замбраагүй офисыг танилцуулъя. За энэ улаан бодон дээр би ядарсан үедээ хөвтдөг. Тэгээд өвдсөн үедээ түр амардаг. Тэгээд яг ингээ миний өндөрт таардаг ийм гой бодон байгаа. Ингээ хаяа ингээ зүрх мөлчдөг. Энд тэгээд гой зураг мураг тавина гэсэн даанч тавьж амжааг байгаа. За энэ талд болохоор уг нь бол ингээ манай продакшн байдаг. Энд одоо манай видеографер суудаг байсан. Энд манай график дизайнер суудаг байсан. Энд манай видеографер суудаг байсан. Энд манай видеографер суудаг байсан. Тэгээ яа хүмүүс байхгүй байгаа вэ гэхэлэр ерөөхдөө бүгдээрээ үйл болсноос хойш гимтсэн, бэрцсэн, унсан, хөл мөлөө тий хугалж моолсон. Тийм болохоор бүгдээрээ гэрээсээ ажиллаж байгаа. За эсрэг талд нь болохоор ингээд манай менежерүүд суудаг. Тэгээд энд болохоор за ер нь бол хүмүүсийн ширээг нь харуулж явчих л та. За энэ болохоор манай хайртай телемен суудаг. Тэгээд телегийн ширээний хамгийн гоё юм нь магадгүй энэ тэргэл гэсэн бичгтээ саман юм болов гэж бодож байна. За энд болохоор манай тэнгисмен суудаг. Тэнгисийн ширээний хамгийн гоё юм нь бол мэдээж Wanted Dead or Alive гэх нэг юм постэр байна. Энэ бол амар сонирхолтой гэж бодож байна. За энэ болохоор манай ахлахын ширээ. За манай ахлахын ширээ бол үргэлж юм цэмбэр байдаг. Тэгээд ингээд маш гоё дурсамжтай ийм зургуудаа жирэгтэл нүршгсэн байна. За ийшээ явахаар болохоор хаяа манай мууюу үйд хараа энэ шатар тоглолцоодаг байна. Нэг харахад л шатар нүүцэн байждаг. Хүйчтэй яаж нэг за мэдхгүй лав ингээд шатар нүүцэн байждаг. Тэгээ энэ баг зэрэг энэ шинэ жилийн чимэглэлийг бид нар хурааж амжааг байгаа. Айгуу завгүй. За энэ манай захирал суудаг. Тэгээ захирал маань одоо энд л жинхэнэ цалингаа тавьж байгаа шүү дээ. Манай хамаг цалин орж байгаа. Маш чухал ширээ.
Энд одоо манай ахлах маань суудаг. Манай ахлахын ширээн дээр одоохондоо нэг жоохон сонирхолтой юм алга. Энэ миний ширээ жоохон замрааг байгаа. Бичлэг хэлэхээс өмнө ширээг цэвэрлэж батсан л тоо. Гэхдээ би яагаад ингэж худлаж үжиглэх хэвтэй юм бэ? Ерөөхдөө байгаараа л хүн байвал гоё штэ гэж бодоо. Тэгээд зөрөг цэвэрлээгүү танд харуулах гээд. Тэгээд надад өнөөдөр та нар мэдж байгаа ч юм цэцэг ирсэн байгаа. Миний лаптоп байна. Хоёр төрлийн чихвчтэй скин кермэр. За тэгэнгүүтээ ингээл жоохон хамар битүүрээд байгаа. Хамрын тусаалга, нүдний тусаалга гэлжинх амьдрал өрнж гин үү. Тэгээ энэ ингээл жоохон ээж аавынхаа зургийг тавьсан. Хаяа харж урам авдаг. Ажлын хэцүү өдрүүдэд. За тэгээ энэ манай хоёр сайн найз маань байна. За тэгээд энэ гоё энержитэй зураг болохоор ингээд тавьсан байна. Тэгээ ингээ бас хатаасан цэцэг байна. Энэ цэцгийг би бас өөрөө хатаасан. Тэгээд одоо энд бол арай өөр компани тогшиллохоор би бас хамаагүй ойрцоод хэрэггүй гэж бодож байна. Тэгээд яг одоо тами явах гээд байгаа юм уу? Наашаар. Чамс эрсэлэг авах гээд байгаа шүү дээ. Тамиг орж ирээ эдлээ эрсэлэг авцгаа. Энэ санаа аваа гаргаад байгаа хүн бол мэдээж манай ахлах. Тэгээд манай ахлах бол мэдээж миний офисын амьдралын маш чухал хүн болохоор би одоо ахлах булгаагаас гоё өөрийнхөө тухай сэтгэлийн сонсё гэж бодлоо. Энэ official letter 1 гэж би болгаа ганц юм асуучих. За, наашаа харцгаа. За, нөөж бүрстөө ажилласаа хоёроосаа хацаж чадахгүй. Ийм ажиллах хүн байгаа. За, миний YouTube дээр тавигдсан шүү. Нэрнгэсээ юу? Нэрнгэсээ. Oh my god. Би ямар царай тарагдж байгаа вэ? Би хүмүүсээ ийм хүн биш шүү. Эндээс сайн зэрцэн байдаг гэхгүй юу? За, тэгэхээр өөрөөс нь ийм 3хан ширхэг асуулсан байхгүй. За, би 3хан ширхэг хариулт өгье. За, таны хувьд пүрэв жаргал ажил дээр ямар идэг вэ? Пүрэв жаргал ажил дээрээ ихэнх үед. Тэгтээ тийм саритай гэж байгаа. Тий. Ер нь ажил амьдрал хоёроо айгуу сайн балансалдаг. Ажил дээр яг нөгөө serious зонд орчхоор яг ингээд яг ерөөсөө л юм хөө. Ихэнхдээ чи яг тэгэж хэлсэн үү? За окей. За яг юм байдаг. Гэтэ ажлын зарим үедээ бас ингээ маазрах үедээ гоё маазарчдаг. Гिचүүлээтэй. Бид нар ингээ бас хөгж өгöd бид нар танд хөгжөөд. За тэгвэл яг хүн болгоны хувьд пүрэв жаргал гэдэг хүн өөр байгаа мэдээж. Тэгэхээр яг өөрийн чинь хувьд жаргал ямар хүн бэ? Би өстой жаргалыг ийм асуулт гинт асууж орж ирнэ гэж бодож байгаагүй юм байна. Би бас бодож ирсэн юм аа. Зарим хүмүүс чинь ингээд нөгөө ажил дээр байх хугацаанда ингээд амар хитрхи ингээд ийм төв байгаад идэв штэ хичээгээд идэг. Эсвэл зарим хүмүүс одоо ингээд ажил дээр байж ингээд орчноо мэдрэхгүй ингээд байгаад идэв штэ. Тэнгуут миний хувьд болохоор жаргал гэдэг хүн бол яг тэр хоёрыг ингээд амар гой хостуулж чаддаг хүн юм шиг санагддаг. Яг ажлынхаа муудэнд орох үедээ орчдөг. Тэгээд тийм чөлөөтэй байх үедээ чөлөөтэй байдаг. Жаргалтай хамт ажиллахад болохоор амар тийм гоё эерэг энерги цацруулдаг гэх юм уу. Ингээд яг үнэхээр л энэ өрөөнд яг ингээд нөгөө би ингээд чадчихлаа ингээд гिचлээ гэд амар нэг тийм гоё ад жаргал ингээд өөрийнхөө нэр шиг тийм жаргалыг цацруулчихдаг. Ажлыг огт оролцуулахгүйгээр жаргал ямар хүн юм шиг санагддаг вэ? Чиний таамаглалаа. Ажлыг огт оролцуулахгүй гэх юм бол аюу тийм амар хичээл зүтгэлтэй. Тэгээд амар тийм хэрсүү санагддаг. Тийм хэрсүү охтууд байдаг штэ. Тэгээ одоо та бүхэн бас мэдэж байгаачлан өдий өндөр биштэй, өдий богинохон насандаа гэхгүй юу. Тэгээ юм ингээ бүтээгээд явж байгаа. Ямар тач альва зүйлийн тийм балансыг амар сайн барьдаг хүн юм шиг санагддаг. Тэгвэл бит хоёрын хамгийн гоё дурсамж. Яагаад ч юм бит хоёрын хамгийн гоё дурсамж гэхээр ланчны бас уюуд их бодогдд юм аа. Тэр нь ингээд яг ингээд байнга ланч хийж байгаа ч гэсэн тэгээ хамгийн их би ингээд нөгөө жаргалтай танилцаад гууст орж исэн баг. Тэг ингээд би жаргалыг нөгөө ийм амир гэдэг нөгөө Instagram, YouTube энэ төр нэг тийм бичлэг хийдэг мэддэг гэж нэг мэддэггүй байсан байхгүй юу. Тэгээд зүгээр л ингээл жаргал байна мэн гэл ингээл амар тийм фаны юм хум ингээд яриад ингээд яасан ч амар тийм гой санагдаад байгаа ингээд за инфлюенсер жаргал байна мэн гэл тэг яг тэр үчи чинь 9000 дагч тасахгүй. Тэгээд одоо чинь 32 тийм болсон байна. Тэгэхээр би жаргалыг за тгээс нь эхэлж мэдхгүй мэхэд ядаж 9000-аас нь эхэлж мэдэн шүү гэж яагаад гой уу гэх юм болов ажлын амар ачаалтай стресстэй үедэр гэд нэг тийм сэргэлт авах хэрэг гардаг штэ. Тэгэнгუთ нөгөө эгжин таа нөгөө танаа аав зурганд орох гээд ингээ бүтгэлжсэн үед тэр бас амар гойс. Зүр ингээ хайлайт гэх юм бол тэгээ тэндээс
өөр гой турсамжууд зөндөө бий. Гэтэ манай хүн чинь ер нь тэгэл ажил тарлаа шууд бай. Тэгэхээр энэ дандаа ажилтай холбоотой юмуд айгүй их бодогдоод байна. Би ингээ зүгээр яагаад ч юм юу гэдэг ингээ жаргалыг илүү сайн ойлгох хэрэгтэй юм шигээд надад санагдаад байгаа байхгүй. Би ингээ дөнгөж ажилдаа орж ирчээд нөө найз залуугаас салцсан байсан тэр гэдгийг ерөөсөө мэдэхгүй. Тэгсээр ингээ амар эморж байгаа. Ер нь бол ингээ менталны амар ингээ ядарсан маа штэ. Тим хэрнээ ингээ ажиллаа ингээ уйлаад хийгээдсэн гэдгийг ингээд би бараг ингээд саяхан ингээд мэдж байгаа байхгүй одоо угаасаа ингээд найз залгаас салцсан байсан юм байна да гэж ингээд бодож модаад тэгээд тэгэнгუут ингээд гарангуут ингээд жаргал ингээд шатан дээр ингээд уйлж мэлцэн эсвэл ингээд шилэн өрөөний наан маань ингээд уйлцсан байж идэг таардаг. Тэгээд тэр үеүүдийг ингээд ботхоор яа балгаач дахиад нэг жоохон ингээд юу гэдэг жоохон ингээд ярилцаад үзэхгүй дээ энэ төр гэдэг ч юм уу тийм амар ингээд бодож сүүлд ер нь зүр тэгж амар бодсон. За ядаж тэр нэг сингл одоо болж байгаа гэдэг тэр мэрийг ингээд хуваалцаж чадахгүй маа гэхэд ядчил ганц удаа ч гэсэн ингээд очиод тэрвэд ингээд чадчихнэгээр ингээд тайвшруулсан да гэж бодохоор хаяа бас ингээд гоё. Тэгээ тэр үед ингээд жаргалыг одоо ингээд бодгоот амар багч байгаа. Одоо ингээд жаргал чинь юм өндөр би юм жижигхэн тэгснэ ингээд жаргал байлцаа. За зүгээрээ жаргал. Би бараг өөрөө тэрвүүлээд байгаа юм шиг тийм. За зүгээрээ жаргалаа гэж тэгээд наасаа нэг бодоо ийм амар гэж би өөрөө жижигхэн болохоор ингээд жаргал том санагдаад байна. Ийм том хүнийг ингээд тэврээд ингээд байж байгаа төсөөлдөө. Жижигхэн аргадаж маргацсан дээ жижигхэн нь ингээд би нэг шатны яг нэг дээр зогсон байхгүй. Тэг чацаа болж байгаа тэгээд тэрсэн байхгүй. Шатны доор байсан бол би ингээд бараг доороосоо зүгээрээ жаргалаа гэж. Жаргал бол ажил дээр маш ажил хэрэгч байдаг. Амар тийм high spirit зөө. Шууд тэгж орж ирдэг. Амар high spirit тэгээд одоо нэг юм одоо баг бүрдүүлвэл нэг багт байх хэвээр хүмүүс гэж бас байдаг штэ. Юу тийм төрлийн хүн. Энгийн уюудтай болохоор амар тийм ингээл гэл нэг тийм энерги байдаг штэ. Нэг тийм энерги авчирдаг хүн. Гэтэ тэр нь болохоор тийм нэг юм илийн милийн бол биш зөө. Зүгээр л ингээл ярьж байгаа бүхнүүд нь амар тийм ийм цоглогийн гэсэн. Эсвэргээрээ яг ажиллаа хийхээр болохоор чивчмээгүй. Ажлын процесс нь хурдан ч юм уу. Тэгээд тэр хүнд одоо ингээд нэг илүү зөв нэмэлт юм хэлээд шаардлага байхгүй. Нэг юм ин хэлсэн байхаа тэгэл шууд окей тэмдэглэж авал хийгээл дуусаал ирдэг ч юм уу тийм төрлийн. Сая өнгөрсөн 100 юу байсан шүү дээ. UN дээр ажилласан шүү дээ. Цөлжилтийн эсрэг тэрэн дээр хамгийн анх хамтарч исэн. Тэгээд чиний ч баг анхны хамтрал бас байсан байж магадгүй. Тэр үед бол амар тийм яг гоё юмнуудаа чи ивент авал би нөгөө нэг сошиал маркетинг авал тэгэл ажиллаа хийхэд бол пат гэл гоё хурдан яваад аль алталтаа юмнуудыг гоё сайн гүйцэтгээд дуусгаж чадсан юм шиг санагдсан. За ажилд харсны дараа манайхаа ерөөхдөө дандаа ханг аут хийгээд ингээд сууж идэг. Тэгээ энэ удаа манайхан пицца захиалж суусан байна. Ингээ хов ярьж ин манайхан. Баска яа. Бэжэ таами. За яа. 저기다 포즈인데. Үстэ сэтний гинцийг хаашаа аим. За манай ахлах одоо ингээ хоолн дааж байна. За манай YouTube үзэгчд маань та нараас асууя. Та нарт ийм ахлах байгаа юм уу? Комент хийрээ. 3 days later. Нөгөө юуны биш үү? Ягаад нөгөө өрцсөн. Тэр бас ингүүл гоё. Одоо ингээд энэ дотор нөгөө өрцсөн нэлээ гэж хэдэл тэр нь болохоор ингээд шилэн савндлахаар шууд харагдаж байгаа. Тэнгүүтээ тэрнээс нэг ингэж байгаа тэр өрцсөн харуулал үн гоё юм байна. Тэсний уянга юу өртөс шидэд байна гэдэг пост тийм. Бүр тэгвэл аяар фан яваас тий. 6 hours later. Үнэхээр амар ядарч байна. Өглөөний 9-өөс оройн 10 хүртэл хагасанд ажиллалаа. Тэгээ маргааш 6 болттой. Маргааш 6-аас ажил дээр цуглана. Oh my god. Бицаатна. Одоо 11 цаг болж байна. Тэгээд би дөнгөж гэртээ орж ирээд скин кэр хийж ин л та. Өглөө 6 гэхэд ажил дээр очсон байх хэвээр. Тэгээ ер нь бол 5 мав гэхэд боссон байх хэвээр. Тэгээ ингээд энэ 7 хоног эхэлж хаад энэ ажлын ард гарахгүй юм байна да гэд. Яг гарахаас өөр арга байхгүй л гэт ингээд би гарцдаггүй бата гэд бүр ингээд тэгэж бодтол надад бүр хэцүү байсан байхгүй юу. Бүх
shoes бүх эдэвс бүх болцсон бүх юм шахсан ажиллалаа. Тэгээд яг үүндээ миний хийх юм үгээр дуусж гин. Ингээ бэлтгэл ажил ингээ төслийн менежер хүний үед ингээ бэлтгэл ажил хамгийн чухал. Тэгээд өглөө зураг авалттай. Тэгээ өнөөдрийг хүртэл би нэг бүх юмыг үнэхээр чадлынхаа хэрээр бэлдсэн. Тэгээ би өөрийнхөө өгч болох 100% бүр ингээ 120% өгсөн. Инээс ихийг угаасаа өгөх боломжчгүй. Тэгээ маргааш ямар нэгэн асуудал гараад тэр нь миний буруу байлаа. Тэгээ яалтаж хүлээд яагаад гэхээр ингээд би 120% өгсөн. Тийм болохоор өөртөө маш сэтгэл хангалуун байна. Өөрөөр их барах чинь энэ их ажил хайж байгаа рилсээ хийгээд тасралтгүй хийгээд те ингээ YouTube-ээр хүртэл амжуулах гад ингээд хичээж байгаа. Бүр өөртөө бүр амар гайхаж вау би бүр ёо маш юу хайшаа. Тэгээд чи за тэгээд өглөө олзъя. Манай зураг авалт ямар болох нь вэ? Тэгээд манай инфлюенсерүүд очих нь үгүй юу харцгаая. Юу вэ чиг? Хингээ барьж. Би чамд итгэхгүй шүү. Гар төлчөө. Зүг. Одоо яваа. За одоо манай сэт засалт явагдаж байна. Энд манай YouTube-ээр төшигмэн одоо өөрийнхөө үгийг хэлсэн бичлэгтэй байна. Харсан амар ингээд царайлаг хүмүүс. Тэгээ би бүр сайн ингээд хуцсал өрөөл орсон чи ингээд бүгдээр ингээд суусан. Тэгээ бүгдээрээ амар хөрхөнд бүгдээрээ амар царайлаг юм халуун хүмүүс байгаа байхгүй. Тэгмээд би харсан чи бүр ингээд флаш хийгээд улаагаад тавил яг хөө авшиг.